За юу цаана манайхан өнөөдөр таадтай илгийн явдалтай ээлэн чөч буудлынхаа 2 дугаар үеийн 2 дугаар хэсгийг ярьж өгöd бэлэн боллоо. Тийм болохоор таад маань ууж идэх юмад хүлээд бичлэг эхлүүлээрэ. Дээрээс нь манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Энэ удаагийн дугаартаа маань Garden City House хотхон хамтран ажиллаж байна. 2017 оноос хэрэгжиж байгаа Garden City төслийн үргэлжлэл болох Garden City House хотхон нь бүс нутгийнхаа хамгийн их ногоон байгууламжтай хотхон бөгөөд айл бүрт дэлбэр газартай, дулаан зохицуулттой 114-өөс 158 м2 талбайтай хаусыг санал болгож байна. Та бүхэн Ярамгийн Garden City хотхон дээр очин загварын байрыг үзэж хотхонтой танилцах боломжтой. Орон сууцны үнээр House-нд амьдрий. Garden City House хотхон. Хаз жаргалтай хорон мөч бүрээ хайртай гэр бүлтэйгээ өнгөрүүлж хамтдаа дурсамж бүтээх нь амьдралын хамгийн том баяр баясгал. Тав тухтай тайван орчинд амьдарч хайртай үсийнхээ үйлдэл бүрээс хайр мэтрэх нь үгээр хилэмгүй гайхалтай нэгэн жаргал. Энэ бол бидний бүтээсэн хайр, бидний бүтээсэн амьдрал. Гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House. You know the plan. You know the plan. Ингээд 11-р анги эхлэхэд өмнөх анги дээр паашаагаас олж бөөн шившиг болсон даашаа маань ажил дээр хүн амтны хил амнаас айгаад очсон чинь буудлын өрөө үйлчлэгээний идэж муу даашааг маань бөөндөө нийлж өрөвдөд бөөн үйлэм айлан боллоо хөрхий. Харин нөгөө талд буудлын хамгаалтын албанаас Костиад нэг бөө өгтөл манай үнч тэрнийхээ ард каусыг сэлээд дараа нь баг хүн болгонд харуулад гайхуулаад яваад ивэл яах вэ? Бүр нэг жаахан хүүхдээс ялгахдахгүй юм да. Энэ оронд буудлын дээр Михаил Жаковичийн эртний танил Арт хаус киноны найруулагч нөхөр эртэл Жакович одоо хуучин андыгаа харангуудаа сүнс харсан юм шиг болоод явчихдаг наасан. Ямар түүхтэй усууд юм бол доо. Ингээд үүний дараа Миши ах ч Бори ах дээр ороод ганц өрөнгө татангаа найзынхаа талаар эртэл Бори ах гэнт Миши ахыг би чамайг урд нь хаана харлаа гэж бодоод байсан юм. Одоо саналаа гэснээр нэг хуурц гаргаж ирээд тоглууллаа шүү. Тэгтэл тэр нь Миши ахын 1990 оны ороо бусгай цагт тоглож байсан насан туршийн кино байдаг бөгөөд Миши ахч нэрээ юм хийж байсан гар юм да. Нэрээ алах юм аа. Зүүнтэй зэрэгцээ Даашаач одоо Юлийг дуудахаар яваад очтол Юли юм уу шаар чин Даашааг өшөөг нь авч өхийн тулд Пашагийн ууж исэн юмд нь унтуулах юм хийнгүүтээ өрөөнд нь ямар ч мэдрэлгүй унтуулаад хайцсан байв. Хэдийгээр энэ үед Даашаа эхлээд юу ч хийхгүй энэ төр гэд тэнхтэд байсан боловч дараа нь Никита орж ирэнгүүтээ Пашагийн нүүрэн дээр нь юм зураад хайхаар нь дагаадаас бодийг нь хөдлөж өглөө шүү. Бас гимгүү царайлчид их гимтэй нөхөр гамаа. За ингээд дараагийн хэсэг болоход Пашаач иргэн сэртэл манай хоёр Пашагийн нүүрэн дээр баахан сахал энтер зурснаа араас нь гарыг нь чэйжэн дээр нь цавуугаар нааж хаяад Пашааг ганцхан чадчихав. Харин нөгөө талд костюм ушаар чин жорлонд баавгаалж байхдаа бууга алга болгоцсон байдаг ба буудлаар нэг юм хайгаад бөө юм болж байгаа юм чин. Тэгтэл азуулж Настя Костигийн хайсан бууг нь олоод очоод тэр талаар нь асуудал. Кости үгүй энэ тэрхээр нь Настя Костигийн бууг нь эргүүлж өгөлгүй өөр нь жаахан хайлгуулахар яваад өгөв. Гэхдээ цаад нэг юм олж чадах юм болоо дөө. За ингээд дараагийн хэсэг гарахад Даашаач ажилласаа гарна энэ гэж байхаар нь Юлия Никитад очоод тэр талаар нь ховлаад хаялаа. Тэгэхээр Никита Светэг байхгүй болохоор Даашааг түр ресепшн дээр ажил авчвал яах вэ? Гэ бас тэгээд хурган тушаал дэвшээд байгаа юм шүү дээ. Ингээд удалгүй орой болж Миши ахын хуучны танил нөхрийнх нь Арт хаус киноны нээлтний эхлэх гэж байдаг ба Миши ах тэр үеэр нь танилтайгаа очиж уулзлаа. Тэгтэл тэр үеэр нь Миши ахын танилч одоо Миши ахыг бүр зууцсан байдаг ба учир нь үүний өмнөхөн Миши ах найзаасаа миний өнгөрсний талаар бити яриач гэж уцаар залгаж хэлэнгүүтээ дараа нь таслахаа мартаж аянгуудаа бүр газар дор ортол нь муулцсан байв. За түүнээс болж Миши ахын хуучин танилт нь киноныхаа нээлтэн дээр нөгөө дээр үеийн айхтар насан туршийн киног нь үзүүлэн энэ төр болцсон явж. Тэр зур костюм уу шаарчин шинээр буу авцсан байдаг ба тэрийг аягуулаг хүн амтнаас нууцаар үзэж байж байтал Настя хурж ирээд Костигийн бүгд буцаач өгөв. Энэ хүний дараа Миши ахын хуучны танилын киноны нээлт болоход Миши ахч төмний шившиг болохоос өмнө нөгөө хуучны найзаасаа уушлахгүйсэн боловч цаатах нь одоо оройтсон Миши галт тэрэг нэгэнд хөдөлсөн энэ төргээд Миши ахыг мань уушлах бодлого байлаа. Тэгэхээр Миши ах сүүлдээ бүр микрофон энтерийг булааж аваад олон төмөд нөгөө кинонд тоглосон гэдгээ шууд хэлээд ачдаг ба сүүлд нь кино эхлэхч тэр найз нь зүгээр л Миши ахыг жаахан явуулж байсан болж таардаг. Нөгөө амир кинош зүгээр л Арт хаус кинонд гараад эхэлдэг насан. Хэцүү болсууд юм аа. Ингээд ангийн төгсгөл болоход Паша Никита хоёр ч одоо өдрийн явдлаас болж муудалцсангуудаа Костигийн хоёр буугаар хоорондоо халц тулаан хийгэр болсон байв. Гэхдээ тэр буу нь азуулж зүгээр хийн гар буу юм байна л да. Ийхүү тулаан эхлэхэд Пашач төрүүлж буудсан боловч буу нь гацаад бууддгүй ба дараа нь Никитагийн ээлж болоход энэ талаар олж сонсон Даашаач хөрхийг гүүж орж ирээд энэ хоёр тэнгийг зогсоох гэж үзвэ. Тэгтэн Никитач уг нь Пашааг биш хогийн сав руу буудсан боловч Никитагийн буудсан сум нь хогийн савн дээр ойж Пашагийн шууд эмзэг цэгийг нь оноод манай хүнч тэрийгэ дараад унлаа. Энэ хүүний дараа Пашач эмнэлэг рүү үргэлдэг ба Миши ахын киног олж үзсэн Элиагч тэр өөрөө шууд амар барилдан хийж мэгээд бас нэрээ алдаг хүмүүс шүү. Нэрээ айхтар юм аа. За ингээд дараагийн анги эхлэхэд Даашаа маань албан ёсоор тушаал дэвшиж буудлын ресепшн болсон байдаг бөгөөд анхныхаа шөнийн ээлжин дээр ажиллаад байж яваа. Тэгтэл гинт нэг нөхөр халааттайгаа бууж ирснээр цэцгэн шороо хидээд байдаг бөгөөд Даашаач тэрийг нь хараад шок цогсоргоод явуулчихв. Тийнхөө өглөө болоход шинийн чочин лобби дээр хурж ирээд бөөн хэрүүл идэг ба харваачийн зүүдэндээ явдаг өвчтөө нөхөр багт нь яагаад сэрээгээгүй юм тэргээд Даашаа дээр гомдол гаргав.
За тэр зур Элиягч ч одоо Мишахыг мань эрхлүүлж бодсрон үнэтэй цаг маг бас шинэ хослол хийж өгдөг ба одоо юун төлөө мөнгөтэй гişтэй үргэж байгаа л дээ тий. Ингээд үүний дараагаар үзэг солигдоход даашаа дахин шүний ээлж нь гараад ижил өнөө зүүдэндээ явдаг зочин гараад ирвэ. Тэгтэн даашаа уг нь сайн байна уу та гэд сэрэхэд мэдлэхэд нөгөө зочин урдаас нь мэдлэнгүүтээ буудлаас гараад машинт таривч. За тэгтэл энэ зочин зүүдэндээ явдаг бас зүүдэндээ ярьдаг байж таардаг ба ямар ч аюултай хүн юм дээ. Энэ үеэр София гэгч маань нэмлэгт байгаа Пашатай мессеж бичлцээд алж өгдөг ба арай муу хоёр дураагч нь бие биендээ сайн болцсон юм биш үсттэй. Гэхдээ тэгвэл ихчийг нь Мишах аваад дүүгийг нь София гэгч аваад үнэн гал гэрвэл болох нэ базар байна гэж бурхан маань. Тэг үзэг солигдсны маргааш өгнө болоход Мишах ч одоо Элиягчийн үнэтэй бэлгэний хариуд бас өөрөө нэг мангар үнэтэй үзүүний зүйлд Элиягчд авч өгөн овоо тэнцтэл Элиягч Мишахад аль хэдийн амар гоё маш аваад өгчүүл яг уу. Тэр зур Бориах ч одоо Валентина гэгчтэй өдрийн хоолн дээр ангалцаад үжитэл Валентина гэгчийн экс нөхрөнтөр залгаад манай гэгчийг зоогод өгдөг насаа. Тэгтэн Бориах ч одоо сэргэлдэж байгаад орой сууж ганц хоёр шил юм цааш нь харуулахар боллоо. За үүний дараа Бориах Сеня хоёр Мишахтай уулзж байх үеэр Мишахыг маань одоо найз охиноороо тижээлэгдэг, найз охиноосоо дормор гэд муухай сумлаад байвал яах вэ? Өөрөөсөө юу ч хүвэж яасаа олон юм ярьд юм те. Гэсэн ч Мишах маань өөрөө бас тэрийг нь тоохгүй байж болох юм дээр нөгөө хоёрынхоо сумлагаанд өртөөд Элиягчийг усанд орж явахт нь уулзаад битгий үнэтэй цайтай юм авч өгөөдөө гэд өтл Элиягч ч одоо Мишахыг хотоос гадна байдаг мангар гой цуслангийн байшин руугаа цуг явах хүсэл тавьж байгаамаа. Ийхүү Элиягч одоо Мишах хоёр тэгж байх зур Бориах ч одоо Валентина гэгчтэй өрөөнд нь нэрмлээсээ угаа сууж байдаг ба харин Паша дээр София эргэлдээр очиж үжилээ шүү. Энэ оронд нөгөө зүүдэндээ явдаг зочныг ахаад л өгүүлчихгүй байхын тулд буудлаас хамгаалагч Костя, ресепшн Лехо гэд хоёр нөхрийг даашаатай үлдээсэн боловч цаад хоёр юм хямдхан сүвшидж байгаад гидсэн өвдөж хоёулаа сур хараад даашааг орхиод явчихв. За тэгтэл яг энэ үеэр нөгөө нэг зочин чинь дахиад л зүүдэндээ явцсан ярьцсан гарч ирээд даашаагийн мастер төлхөрийг аваад дээшээ гарчв. Энэ үеэр Мишах Элиягч хоёр ч цуслан руу явж байтал Элиягч чинь шинээр авч өгсөн нөгөө лаг машин гинт унтраад манай хоёр замын таг дунд нь ямар ч сүлжээгүй газар гацчихв. Харин буудал дээр болохоор нөгөө зүүдэндээ явдаг зочин өөрийгөө шалж чаянгуудаа Софиягийн өөрт орсон байдаг бөгөөд нөгөө талд Мишах сүлжээ олох гэж байгаад баахан баагаануудтай идүүлэнгээ алдаж модон дээр авираад гарлаа шүү. Гэхдээ тэгтэл ашгүй сүлжээ нь орж ирсэн жоох шиг. Ингээд ангийн төгсгөл болоход нөгөө балай зочин чинь тэр өрөө Софияд нүрээ маажуулсны дараагаар өөрөө яваад өгдөг ба тэр үеэрээ София даашааг баахан загнаж гарсан ч Никита даашааг өмөрлөө. Нөгөө талд өнгөрсөн шөнөгийг Бори ахтай ууж өнгөрөөсөн Валентина агч Бори ахад чигтэйхэн сайн болцсон явж байдаг ба Бори ах минь өөрийгөө л алчив да. Харин энэ үеэр Элиягч эцэст нэг юм Мишахын байранд нүүж ирдэг ба одоо яахыг нь хэдүүлээ харчлаа л да. За тэгсээр үүний дараагийн гэлэхэд Даша маань хоёр ээлж дараалан гарсан болохоор буудлынхаа хоосны өрөөр унтахаар явж орлоо. Тэгтэл тэр өрөө нөгөө мөнгөтэй ахын цоцсон өрөө байж таардаг ба дотор нэг нөхөр хөвтсөн байж ивэл яах вэ? Тэгтэл энэ нөхрийг Ахмад Чагин гэдэг бөгөөд нөгөө мөнгөтэй ахын хэргийг мөрдөхөр ирсэн столын Шерлок Холмс шиг супер мөрдөгчиндээ баазарваа. Дээрээс нь Ахмад Чагин өөрийн хамтрагчтайгаа энэ хэргийг мөрдөхөр ирсэн байдаг ба Даашааг мань эргүүлж мэргүүлээд бас зүгээргүй хүүхэмсэг гараажээ. Ийм үүний дараагийн үзэг солигдоход Юлягийн нөгөө мөрдөгч найз залуу нэрсэн Ахмад Чагины заараалд гүгээд явж байв. Тэгсээр удалгүй Ахмад Чагин ч одоо Даашаа Юля хоёрыг дуудаж оруулж ирээд баг юу стийг нь гадарлсан байдаг ба Даашаа хэрхэн мөнгөтэй ахыг зодсныг нэг нэгэнгүү тайлбарлаа. Тэгтэн Юля ч худлаа гүрсэн ч ихтэй гүрийдэг ба удалгүй буудал дээр Кристина байцагтаар хурч ирлээ шүү. За тэр үеэр Кристина Пашатай уулзтаад Паша муушаар чинь чи өөрийгөө идсэн шуналтай хонийн үлгэрийг мэдхүү. Тэгэхэд би чамаас салах гэж худлаа үлээсэн юм тэргээд яа игээд байгаа юм те. За үүний дараа Паша Кристина хоёрыг нөгөө айхтар Ахмад Чагинч байцааж эхлэхэд Кристина Пашаг хэлж байгаа. Тэр шүн Паша уцаар ярих гээд гараад явсан. Тэргээд худлаа ярин Паша хэрэгчих гээд үзэж гарлаа шүү. Ямар муухай хорон хүүхэн юм бэ нэрээ. Тэнгүү удалгүй байцаалт дуусгаад Пашач Кристина дээр очин түрүүн буруу юм ярьсандаа уучлах гэж өөрийг нь бити хэрэг тийгээ штэ гэж гуйтал Кристина Пашаг 10,000 евро өгөл хийсэн зүйлээ буцаанд тэргээ бас зүгээр айхгүй мөнгөөр дарамтлаад ивэл яах вэ? Бүтэхгүй нэрээ. За үүний дараагийн үзэг солигдоход Юляш найз залуугаас Ахмад Чагины ноог асууж харахад энэ нөхөр нь муухай хүүгэмсэг өмнө нь гэрч уучсан хүүхэнтэйд барилдаж байсан тэргээ тун чухал мэдээлэл олж авбаа. Түүний дараа Юляч одоо Даашааг Ахмад Чагины өрөөрөө оруулж яг барилдаан хийх гээд дайрж байхад нь бичлэгийг хийж аваад ажлаас нь халуулах тухай хор бодож олвол яах вэ? Тэр үед Даашаач үгүй өнтөрхт нь Юля л өөрөө сонго. Сайхан залуутай 10 минут уу нарсанд 10 жилүү гэж мэгээ тэнэгтээд байлаа. Энэ зүр Пашач Кристинад хэлсэн мөнгийг нь авчираад өгтөл Кристина чинь Пашаг бүр зууцсан байдаг шүү. Шууд явж ороод энэ намайг дуугаа байлгах гэж 10,000 өгсөн энэ тэргээ дахин цусгүй алж хаялаа. Тэр оронд Даша Юля хоёрч Чагины өрөөнд орж ирээд ахин нэг удаа мөрөөрөө ажиллаа хийж байгаа үнийг хорлох гэж байтал нөгөө Ахмад Чагин чинь ганцаараа орж ирээд өөрөө өөртөө яриад тунуул яах вэ? Тэгтэл ангийн ихэнд биднэрт харагдаад байсан Ахмад Чагины хамтрагч нь яг үүндээ нас орсон байдаг ба Ахмад Чагин химтэй ярьдаг нэг тийм шизотой болж таарлаа шүү. Яа айхтар гэж. Тэгтэн манай хоёр тэрийг нь олж мэдээд юун ойртох баг эсрэгээрээ айгаад наачдаг ба дараагийн удаа заавал барилдааны бичлэг биш өөртөөгөө ярьж байхад нь бичлэгийг нь хийж аваад ажлаас нь гаргахаар болж энэ. За тиймх үүний дараагаар үзэгд солигдоход Пашач буцаад сервер рүүгөө зүгтах гэж байхад нь Софи орж ирээд Пашаг бурууг өгсөн мэдээллийг өгөн аврахаар болов.
Харин нөгөө талд даашаач Ахмад Чаагийн ахин бичиж авах гээд өрөөнийх нь шүүгэн дотор нуугдж байтал баригдчихдаг ба араас нь Ахмад Чаагийн ч даашаатай барилаа нэхрүүлэх гэж үзлээ шүү. Тэгтэн даашаач Ахмад Чаагийн өөртөөгөө яриад байхаар нь худлаа хамтрагчтай нь ярьж байгаа мэт дүр үзүүлтэл Ахмад Чаагийн шууд нөгөө хий хамтрагчтайгаа хэрэлдэж сүултээ зодтолдож байгаа болонгуудаа өөрийгөө боогод авдаг ба энийг нь Юлиач нэг сайхан бичиж авлаа. Тэгсээр ангийн төгсгөл болоход Юлиагийн бичлэгний улмаас Ахмад Чаагийн ч энэ хэрэгээс чөлөөлөгдөж манай хоёр аврагддаг бол нөгөө талд Света баахан хүмүүсийг цусгуу аж хэд хоног алга болж явснаа эргээд Никита дээр уучлахгүйгээд ирэв. Тэгсэн тэр үед Никита Светаг уучлалгүй бөгөөд ажилд нь бол яг эргүүлж авсан байгаа юм. За энэ хүүний дараагийн эхлэхэд Света ажилдаа иргэн орж таашааш тэр хоёр бие биенээсээ уучлахгүйгээд аваа учир зүгөө олон бололтой шүү. Энэ зур Пашаач одоо София крашладаг болонгуудаа урдуур явгуурын цэцэг жимс бариад гүгээд байдаг ба үүнийг харсан Мишаахч бас дотроо жаахан шазуур зуугаастай. Дараагийн хэсэг гарахад Даашааг зочин өрөөнд нь дуутахаар яваад ортол тэр өрөөнийх нь эмэгтэй зочин өөрийнхөө өхөр уран зураг зурдаг хүн байж таардаг ба Даашаач тэрийг нь хараад шоконд орж байгаа маа. Хайрах минь гэж. Түүний дараа нөгөө айхтар зочин чинь Даашаад ахиухан цааны мөнгө өгөөд тэжээвэр гүрвлийг нь хооллоод өгөөч хэмээн хэлэнгүүтээ буудлаас түр гараад явдлаа шүү. Тэгтэл Света энэ талаар олж мэдэнгүүтээ Даашааг хорлохын тулд саяны айхтар зочны өрөөнд сэмээрхэн яваад ороод нөгөө зурсан зургийг нь яг хүний хөл гიშгэхээр газар тавиад орчихвол яахлаарэ муухай юм хор юмнууд бодж олдог байна нэрэ. За тийхүү удаачгүй Даашаач нөгөө гүрвлийг нь хооллох санаатай яваад ортол дөрмийн дагуу нөгөө зурж байсан зурган дээр нь гიშгэж хаяад цоолоод хаждаг бөгөөд одоо ч алуусаа нэрэ. Ийхүү араас нь Даашаач сандраад Юлия руу яриад яах талаар асуудал Юлия нөгөө айхтар зурагчны аргаар зургийг нь өөрийнхөө дахиад зурчихгүй гэж мэгээд яайч гэдэг юм дээ. Түүний дараа Даашаа маань нэрэл хөөрхийн аргаа барсан болохоор гарангуудаа баахан зотон дааваа будаг шугамтар олж авчираад нөгөө зочны зургийг зурх гэж үзлээ. Гэсэн ч яг нөгөө зочных шиг болдгоо бөгөөд Даашаа маань тэгтэн бүр улам паниктаад байгаа юм чинь. Энэ хооронд Пашаач Софияг болзоонд өрсөн байдаг ба тэрийг олж мэдсэн Миша ах ч энэ хоёрын болзоог сүйтгэхээр бас нэгэн хор найруулж Пашааг зориулд лифтэн дотор гацааж болзооноос нь хоцрох гэж үзсэн боловч мэдлгүй аваачаад Пашааг Софиятай лифтэн цуг гацаагаа ичив. Гэхдээ баг нийлүүлээд хийчихэж байгаа юм биш үү ч одоо. За тэгж байтал үүний дараа үзэгсэлэгтүүд Никита Света дээр ирээд сонсооч Света чи хоёрын дундах юм тиймхэн дуусныг би мэднэ. Гэхдээ чи Даашааг харж хандаж байвал би чамд баярлна шүү гэж хэлчихэд яваадаг. Тэгтэл Света ч одоо үүнийг сонсонгуудаа Никитатай буцаад нийлэхийн тулд Даашааг хорсон юм а өөрөө засах хэрэгтэй болдог ба нөгөө айхтар зочны өрөөнд явж орон үлдсэн будгаар нь зургийг нь дахин зурж өгөхөр боллоо. Айхтар гэж. Ийхүү ангийн төгсгөл болоход Мишаах ч одоо хангалттай гэд буцаад лифтээ нэтэл дотроос нь Паша София хоёр нэлээд халамцуу гараад ирдэг наасан. Харин нөгөө талд айхтар зочин буцсан ирээд өөрийнх нь зурсан зураг шал өөр болсон байгааг хараад бөөн уур болоод ресепшн дээр явсан очивоо. Тэгтэн Даашаач зочноосоо уучлахгүйгээд зочин энэ удаа уучлахаар болдог ба дээр нэмээд Исветэг зурсныг ойлгонгуудаа чамд авьяас байна. Хэрэг энийг улам хөгжүүлмээр байвал надтай холбогдоорой гэж хэлээд дугаараа өгөөд явчихв. Бурхан байна гэж. Тийхүү ангийн төгсгөл болоход София эгч Праг хотдох буудлын руу менежерээр явах гээд байхаар нь Пашаач эгчдэрээ очиод Софияг энд үлдээж өгөхийг хүсдэг ба оронд нь Миша ахыг явуулъя гэдэглээ. Тэгтэн Эли эгч Миша ахыг явуулдаггүй ба София Паша хоёр улам жогроод байдаг насан. За энэ зур Юлиягийн нөгөө мөрдөгч найз залуу нь орж ирээд Юлияд гэрлэх санал тавихад нөгөө мөнгөтэй ахын хэрэг арай бүрэн шийдэгдээгүй байгаа тул Юлияч одоо аргагүй ихэнд баг худлаагаасаа гэрлэх саналыг нь зөвшөөрч байгаамаа. За энэ хуцурлын маань 15 дугаарыг эхэлж Юлия найз залуугийнхаа гэрлэх саналыг зөвшөөрчүүд байж байтал найз залуу нь ажилдаа байна гэчгээд цаашаа гараад явчихваа. Учир нь нөгөө мөнгөтэй ахын эмнэлэг твтэж байхад нь Юлия Даашаа хоёрыг очиж баахан цус мосоо өгсөн талаар өмнөх анги дээр Ахмад Чаагийн ч мэдсэн байдаг бөгөөд нөгөө эмчтэй нь уулзаж манай хоёрын аман зургийг гаргуулах гэж тохирсон юм байжээ. Арай баригдаад наачих үедээ. Энэ зур София эгч ч одоо спат хүн амтнд живж байна гэхээр яваад очтол Паша мушаар чинь худлаа болзоонд үрэх гэж дуудсан байвал яах вэ? За тэгж байтал энэ үеэр Светэж одоо София дээр ирэнгүүтээ биеийн хүнлэгчж магадгүй эмэгтэй амар үнэтэй хоол захиалаад байгаа талаар мэддэг ба яг таг тийм гэдгийг мэдж чадахгүй болохоор хөөхгүй байгаа юм байна л та. Тэгтэн Пашаач энийг нь сонсчод яг баттай олж мэдгэдэн туслахаар боллоо шүү. Ингээд үзэг сэрэгдэхэд Юлия Даашаа орч одоо шоронд орчихын тулд өөрсдийг нь харсан эмчтэр очиод авилга өгч амийг нь таглахаар болсон байдаг ба ингэхдээ Юлия сэргэлэнтэд Никитагаас 5550 евро авцсан байв. Гэхдээ өөрөө болохоор Даашаад хэлэлгүй 550-ыг нь авангуудаа эмчтэй 5000-ыг өгөх гээд байгаа юм уу да хаашийн. Энэ зур Пашаач нөгөө үнтэй хоол захиалаад байгаа эмэгтэй рүү өөрөө Софиятай хамтцаг очиж шинжиж гардаг бөгөөд түүний дараагаар энэ биеийн хүнлэгч хүүхэн биш вэ? Жигнэсээ гэрэлсэн хүн байна тэр гэдэглээ. Тэгсэн ч София энд нь итгэдэггүй ба манай хоёр зүйлдээ мөрий тавьж яг таг мэдж авахар тохиролцов. За ингээд дараагийн хэсэг гарахад Даашаа Юлия хоёрч нөгөө мөнгөтэй ахуугийн хэвтэж байсан эмнэлэг дээр очиод эмчээ хайж гардаг ба удалгүй ашгүй гэж нэг юм олоод 0 орсон хойгоор нь 5000 еврогоо шургуулж юу ч битгий хэлээр энтер гэлээ. Тэгтэл энэ хоёрын мөнгө өгсөн хүн үнэндээ шал өөр хүн байж таардаг ба стенэр бүтэхгүй юм. За үүний араас София Паша орж Бори ахыг дуудаад гоё ганган хувц өмсүүлж нөгөө хүүхнээ очиж шалхахаар болж байгаамаа. Тинг үүний дараа Бори ах чинь нөгөө эмэгтэйг бааран дээр сууж байхад нь очиод аль болох өдөж хамт цуг дээшээ авч гарах гэж үтсэн цаад эмэгтэй нь уучлаарай гэхдээ би нөхөртөө үнэлтэй гэд хэлж эцэст нь нэг биеийн үлэгч биш гэдг нь нотлогдож байгаа юм. За тэгтэл яг ингэж байхад нь Костё интернет ухаж байгаад энэ эмэгтэйг өмнө нэрнгээсээ биеийн үлэгч байсныг нь олж мэдчих авдаг бөгөөд яг очиж хөөж гарах гэж байтал нөхөр нь ирж таарад манай ихнэр одоо тэхээ бойсон гэж хэллээ. Айхтар гэж.
За ингээд дараагийн хэсэг гарахад Сеня ихэр хүүхэдтэй болох гэж байгаагаа сонсоод Маринаг хөршийнхөө ихэр хүүхэдтэй залуугаас жирэмсэн болцсон байна гэж хардаад бөө юм боллоо. Тэгсэр сүүлдээ Сеня нөгөө хөршин залуу дээр явж очиж цогж мөхөд бөө юм болоход нь Маринач ирээд Сеня мо тэнгэ чи ихэр байсан. Гэхдээ чи гидсэнд байхдаа ахыгаа идсэн. Ээж чинь намайг энэ талаар битгий хэлээрэй гэсэн юм гэ тэглээ. Хайрах юм гэж. Тэгж Сеня ч өөрийгөө ихэр байсныг олж мэдэн араас нь өөрийгөө хоёр ихэр хүүтэй болох гэж байгаагаа мэдэж бөөм баяр болж байгаа юм чинь. Юмны учир болоогүй дандаа тэгх юм да энэ нөхөр. Харин нөгөө талд Даша Юли хоёр зөв хүндээ мөнгө өгсөн гэж бодоод эргэн буудал дээр хүрээд иртэл Юлигийн найз залуу нөгөө манай хоёрыг хахуулах гэж байсан эмчийг дагуулад ирсэн байвал яах вэ? За тэгж эмч Даша Юли гурав яг харс тулгараад байж итэл эмч манай хоёрыг барьж өгөлгүй зүгээр явуулчих. Гэсэн ч яг үнэндээ энэ эмч чинь нөгөө Дашаг оролдоод байсан мөнгөтэй ахуйтай хуйлдсан байж таардаг ба ахуйч нэрнгээсээ амьд болж таарлаа шүү. Баазар байна гэж. За ингээд дараагийн эхлэхэд Юлия маань Дашагийн ажлыг дуусны дараагаар гэртээ очиж хоёулаа нийлээд ганц жил юм задлаа та. Тэгснэ тэр үед нь Юлия ч одоо Дашад ингэж байгаа. Чи Пашатайгаа нийлэх байсан юм аа гэдэгтэл Дашач хариуд нь өө лайлаа тэр нэг хүүхэмсэг ямиг хинтээ зааварж байгаа бол гэж хардаад бөө юм болох байсан. Тэргээ тэгв. За Даша ч ингэж хийсний дараагаар манай хоёр ч хэрв Даша үнэхээр Пашатай нийлсэн бол юу болох байсан талаар төсөөлж гарлаа шүү. Ингээд үүний дараагаар үзэгсэлэгдэхэд Пашатай гэрэлсэн Даша ч одоо жигтэйхэн ганган хүүхэн буудлаар орж ирдэг ба энэ үеэр нь Юлия өөрийгөө бас буудлын ерөнхий менежер болгочихжээ. Тэгсэр удалгүй Даша ч одоо Пашаг өөр хүнтэй заварж байгаагийн сургаар нь өрөөрөө нь яваад ортол Павелгой мэдээж дөрмийн дагуу нэг хүүхэнтэй байсан ч тэрийг маш өвтэйхэн нуугаад гаргачихв. Үүний дараа Дашач Пашагийн хамт байсан хүүхнийг өрөөний үйлчлэгч байсныг нь мэдээд доошо ботол Пашач өрөөндөө нуусан баахан хүүхнүүдээ гаргаж ирж энэ. Хэдэн хүүхэнтэй явуулдаг шаар вэ? За тийхүү үүний дараа Дашач одоо үйлчлэгч нарын хэсэгт очиод бүх хүүхнүүдэд зогсоож байгаа та нар дундаас Пашатай барилцсан урагшаа алах гэдэг тэгтэл баг бүгдээр алхаж энэ бүүдэхгүй нэрээ. Үүний дараа Дашач буудлын лоббид яваад очтол Пашагийн барилцсан бүх хүүхнүүд зогсож байдаг бөгөөд бас л янзын нөхөрлөлтөө. Ийхүү Пашагийн араас Даша Юлия хоёрч хэрв Дашаг Игортой бүтсэн бол яах вэ талаар ярьж гарав. Тийхүү ээлжтэйг нь төсөөлөл эхлэхэд Игор Даша хоёрч одоо Паша Юлия хоёрын хоригн дээр явж ороод баахан дээр мэтэр хийдэг ба тэгж байтал баахан цагдаа нар манай хоёрыг ч бүслэн авлаа. Энэ үед ч Даша Игор хоёр техникийн ард ороод Даша үгсэн ч сэгсэн ч хамтдаа гэд амар байлтгыг гартал Игор ч хамх хулгасан юмтайгаа Дашаг ороход зугцсан байвал яах вэ? За үүний араас 5 жил өнгөрөхөд Даша маань шоронгоос амар болцсон гарч ирээд Юлиятай уулздаг ба энэ үеэрээ Игорыг хулгайлаад авцсан байгаагаа ч харуулж энэ. Гэсэн ч Игор нэг удалгүй Юлигийн авчирч өгсөн ууттай хоолыг нь хулгайлаад бас зугатаачдаг наасан. Бас л арай муухай тэгээд байгаа юм шүү дээ. За үүний араас Юлияч Дашаг Миша ахтай холбож гардаг ба энэ удаагийн төсөөлөл дээр Дашаг Миша ахын гэрийнхэнтэй уулзсан бол яах талаар ярьж эхлэв. Тэгсэн Миша ахын гэрийнхэн ч баахан Африкаас ирсэн хүмүүс байж таардаг ба Дашатай зүг хоолнд ороод иж явахдаа Сенийг алж идэхээр ухаан алдууддаг цумаар буудаад жоох шиг. Түүний дараа Миша ахын хамаатнууд Сенийг яг алж идэх гэж байтал тэдний утгыг Игор хулгалаад аваад өвчдөг ба Игорийг одоо яах гэж тэгээд байгаа юм бэ? Ийхүү сүулдэ найр нилээн автахаарж Дашаг дахиад холбох хэрэгтэй өнгө болоод иж байтал Юлия муу шаар чин Дашаг Бори ахтай холбож ярьж энэ. Ингээд Даша ба Бори ах хоёрын төсөөлөл гарч ирэхэд Даша маань Бори ах шиг инженер болсон юм хүм гагнаа сууж байдаг ба араас нь Бори ах орж ирээд нөгөө жимсний нэрмэл ярихаа задлж гарлаа. Тийхүү манай хоёр жууж дуусчаад унтаж байтал Бори ах Валентина гişтэр доош бууж очиод барилдааны өөртөл хэсэг болоод иж байтал Дашач Бори ах газар дээр нь барьж аваад уурандаа эндүү шидчихлээ. Тэгтэл Дашагийн шидсэн эндүүн явсаар Валентиныг онтол Валентина чинь робот байл яах вэ? За тэгсэн Бори ах ч Валентиныг угаалгын машины тогон цохолж өгсөний дараагаар нь өөртөө Валентиныг хийцэн байдаг ба Айбек муу дурак ч гэсэн крашлаад байдаг нөгөө үйлчлэгч бүхнийг нь хийгээд өгсөн байв. Хайрах юм гэж. Ингээд үүний дараа Дашач айн гарахтаа буудлын лобби дээр очиод энэ доор робот байна гэдэг тэгтэл Бори ах ч гарч ирээд буудлынсэн бүх хүмүүсийг унтрааж хаяад тэд нар ч гэсэн робот биш таардаг насан. Өө тэгсэр сүулдэ Даша Бори ах хоёр ч гэсэн робот биш таардаг ба явж Юлия чинь л эднэрийг хийсэн болоод жоох шиг. Юун толгой өргөсөн заваа юм гэж төсөөлдөг юм дээ энэ нөхөр. Ингээд ангийн төгсгөл болоход Юлия Даша хоёрын ууж байсан юм дуусахад Юлия Дашад чам тохирох хамгийн зөв хүн бол Никита гэж хэлээд араас нь Никитатай гэрлээд баахан хүүх шуухтай болсон тухайгаа ярьж гарав. Гэвч Даша ин ад жаргалтай амьдарч байсан ч удаачгүй зүрхний шигдээсээр нас орчдөг ба араас нь Юлия ч одоо Дашад чи ад жаргалтай байх дургу сонгосон ирчүүдээ хар гэд нөгөө Майкл Пашо Игор энтергээд хамаг бүтггүй эксүүдийг нэрж Никитатай боломж байхад нь үзээд алт гэж тэглээ шүү. Ингэж энэ удаагийн дуусч байгаа юм. Ингээд зурлын 17 дугаарыг эхлэхэд Дашач ерөнхийлөгчийн өрөөний зочны үзэлтээр яваад ортол өрөөний зочин ч одоо Дашаг өөрийнх нь даашинзыг өмсөөд үзэн тэргээд тэгвэ. Тэгтэн Дашач уучлаарай би чадахгүй гэд гараад явдаг ба дандаа л янз янзын хачин усууд орж ирд юм уу хаашийн. Тэгсээр үзэгсэлэгдэж Дашач ресепшн дээр ирээд саяны болсон явдлын талаар Юлиад ховлоод үжидэл Никита хурч ирэн олж мэдээд наа зочин чинь жаахан хил амтай зочин л доо. Хүслийг нь биелүүлэхгүй бол болохгүй гэж хэлчихэд яваадаг. Яасан ч хэцүү ажил вэ нэрээ. За энэ зур Миша ах Софияг дуутахаар яваад очтол зочд буудлын дээр баахан цагдаа нар ирсэн байж байдаг бөгөөд буудлын дээр хууль бус Италийн бяцлаг ирсэн байж магадгүй тул нийслэг явуулах болсон талаар хэлв. Тэгтэл Сенягийн шаарч нь баахан хууль бус бяцлаг олж аваад агуулгатаа хийцэн байдаг ба Миша ах Сеня хоёр ч одоо цагдаа нарт баригдаад алуулахаас өмнө бяцлагуудаа нууцаар зөөж гарлаа.
Ёстой бүтэхгүй нэр. Энэ зүр Пашач одоо София эгчийг анхны болцоондоо урьж харахад наастай ахаад л одоо ямар ч хамааралгүйж орж ирээд Софиэд хэлж байгаа. Та болгоомжтой л байгаарэ. Пашач нь бүтэхгүй гар штэ. Таныг удахгүй хачвал яах мэтэргээд шургаад идэг наасаа. Яахлаараа дандаа тэгж байт юм те наас тийм. За үүний дараа Даашач нөгөө ерөнхийлөгчийн өрөнд байсан зочин дээр явж ороод хүсэлтийг нь биелүүлж, Даашин зийг нь өмсөлтөл тэр зочин яг үнэндээ хоолойгоо хувиргаж нуугдсан Никита биш тарлаа шүү. Уг нь Никита Даашаад гойд Даашинз бэлэглээд араас нь аль биесээр найз охин минь болооч юм гуйхаж байсан боловч Даашаад нөгөө Даашинз нь таардгүй ба Даашин зийг нь солиулахаас өөр аргагүй болов. За энэ хооронд Мишаахч нөгөө хууль бус бэлсгээ буу юм болж үж аргалаад цагдаа нартаа хоолойгод явуулах гэж байтал өнөө хоёр цагдаад нь үйлчлж байсан зөөгч нь манай Итали салаатыг амсаад үзээрэй. Жинхэнэ Италийн хууль бус бэлсгтэй энтергээ зүгээр ресторанаа бариад өгчдөг наасан. Яахлаар ийм бүтлэн бүксөрөө иргсэн байт юм бол доо. Тэнхүү үүний дараа үзэсгэлэгтүүд нөгөө хоёр цагдаач баахан нохоод удаад рестораныг нэгжүүлэхэр болдог ба. Харин нөгөө тал Паша Софи хоёрын болзоо эхэлж байгаа маа. Тэгтэл Софияг дөнгөж орж ирэхээс өмнө Паша дар сонгоолох гэж байгаад эмзэг зүгөө хөндөд хайчдаг ба. Софитэй ирж байхдаа сууж чадахгүй хөөрхөө оцоогоо зогссон байж энтер. За энэ үеэр Мишаах Сенетийн хэлж байгаад нөгөө хууль бус бэлсгийн үлдсэн хэсгийг нь хоогоос холдуулж эхэлдэг ба. Сүүлдээ бүр аргаа бараад бассейн дотроо живлэн байж нов. Ингээд ангийн төгсгөл болоход Даашаач ерөнхийлөгчийн өрөөрөө ороод Никитагийн солиулсан Даашинзыг өмсөх гэж байх зураа Никитагийн нуусан камерыг нь олоод арчив. Түүний дараа Даашаач одоо бөөн уур болоод Никитагийн байсан өрөөр нь яваад урдаг ба тэр үед Никитач аль биесээр Даашааг найз охин минь болооч гэж гуйлаа шүү. Гэсэн ч Даашаа тэрэнд нь татгалзчаад явж байтал Пашааг Софиэтэй айгүй жаргалтай ахыг олж харангуйда гинт дурлаж Никита тэр явж ороод барилдаан гэж тэнэгтвэ. Үгүй нэрээ ёстой хэцүү юм шүү. За ингээд үүний дараагийн эхлэхэд Айбек ч одоо хилээ гаргачаад Борын ахын өрөөн дээр ороод ирлээ. Тэгсэн яасан гэсэн чи Айбек Лукс өрөөний гэрэл шинээр хийгээд байж байтал тэр гэрэл нь буудаж зочны уурыг нь хүргээд паспортоо хураалгацсан байвал яах вэ? Ядаж явахад Айбекийн паспортыг хурааж авсан хүн гадаадын иргэн харьяатын хүн байж таардаг ба Айбекийг нутаг буцаан тэргээ бөө юм болжээ. Тэгтэн Борын ах чарамгаа алдаж бөөн уур болоод Айбекийг Мишаах руу явуулж байгаа маа. Ядаж явахад энэ Айбек дурагч нь ажиллах зөвшөөрлөн төр байхгүй хараар ажиллаж байсан юм уу та хайшин. За энэ үеэр Никитагийн аавч буудал дээр хурж ирдэг ба Даашаагаас гуйж яваад айтайхан өрөөнд орчих гэтэл Даашаач одоо боломжгүй гэсээр байгаад энгийн өрөөнд оруулчлаа. Учир нь Даашаа Никитагийн аавыг хэн болох талаар мэдээгүй гэж таарлаа шүү дээ. За тэгж ахуг явсны дараагаар Светэч саяны ахыг Никитагийн аав байсан талаар хэлдэг ба нэмээд Никита найз охтуудаа аавда танилцуулах дургу. Учир нь аав нь их зэндэ хардаг хүн тэргээд ахин хорлох гэтэглээ. Энэ хүүний араас үзэгсэлэгтүүд Мишаахч Айбекийн паспортыг хурааж авсан ахгүйтэй ороод айтайхан ярилцгаж үтсэн боловч Мишаахын урдаас 500 мянган нэгж нэмэхэд тэнэгтэж өгөө. Тэгэхээр Мишаахч аргаа бараад Тимүр рүү яриад учир байдлыг нь тайлбарлаж өгөхөд Тимүр аргалж өгөхөр болдогч Айбекийг нин дээрөө Орос эмэгтэйтэй гэрлүүлэх шаардлагатай болчлоо шүү. Энэ хооронд Светэч Даашааг хорлож зориуд Никитагийн аавыг засвартай байгаа Люкс өрөөрөө дөнгөж сая нэг Люкс өрөө суларлаа гэд Даашаагаар оруулчихв. Тэгтэл гай олж Никитагийн аавч нөгөө засвартай өрөөндөө орж ирэнгүүтээ гэрлийн чидэн дээр сууж хаяад бүкс рүү шил зоогдож могдоод Даашааг зайл гэд хөөгд гаргачихв. Светэч нэрээ жаргах замын садаа юм да. Энэ хооронд Миша ах, Борын ах хоёр ч гэсэн бүү юм болж үйлж Айбекийг нөгөө краш үйлчлэгч хүүхэнтэй нудлагаасаа гэрлүүлэхээр болцсон байдаг ба. Энэ зур Миша ах ч одоо Айбекийн паспортыг авсан хүнээс сэмээрхэн хулгайлаад авчив. За үүний дараа үзүүлсэлэгтүүд Даашаач ахин Никитагийн аавын өрөөнд баахан хоол унд барин ороод уучлах ухаж үсгэд Никитагийн аав чинь Даашаа руу гинт дайрдаг ба. Даашаач одоо зүхтах гэж байхдаа Никитагийн аавын эмзэг цэгрүүнд түрж орсон тэргээрээ цогж хаяад дахиад л хөөгдлөө хөрхий. Ингээд ангийн төгсгөл хэсэг болоход Никитач аавтайгаа уулзаад өмнөх явдал дээр овоо өвлөрч араас нь Даашаагч аавтаа танилцуулахар болов. Тэр үеэр Мишаахч одоо Айбекийн паспортыг Тимүр төгтөл Айбекийн гэрлэх гэж байгаа үйлчлэгч үсгүн өмнө гэрэлцсэн байж таардаг тул бүх зүйл хотлоо болов. За тиймхүү Айбекч бараг буцгуулаад үжидэл Валентинагч сайхан сэтгэл гаргаж Айбектэй гэрлэхээр болсон чинь Борын ах жаахан хардаж мардаад алж өгсөн сүулт нь аргагүй өрхөн зөвшөөрч байгаа маа. Энэ хооронд Даашаач одоо Никитагийн аавыг 0 тогт нь ороод өөрийгөө Никитагийн найз охин гэдгээ хэллээ. Тэгтэл тэр үед Никитагийн аавч одоо Даашаад ингэж хэлж байгаа. Та бол ердөө завсрын хүүхэн. Миний хүү эзэж тань шиг хүнтэй гэрлэхгүй. Тийм болохоор одоо бушуухан далд ор гэж хэлээд 0-оос гартал Никитач аавынхаа хэлсэн бүх зүйлийг сонссон байж таарав. Тэгж аав хөө хоёрын харилцаа ахин будаа болдог бол нөгөө талд Айбекч ашгүй олон хүний дэмээр эцэст нь Оросын паспорттой болж авдаг ба. Никита Даашаа хоёр одоо юу ч болж байсан үргэлжлүүлэхээр шийдлээ. Ингээд цувралын маань 19 дугаар анги эхлэхэд Даашаа Юли хоёрч ажилтны өрөөнд ховц цунараа солиод үйж итэл Светэгийн утсанд улаан цай Никита гэдэг хүнээс баахан мессеж ирлээ шүү. Харин тэр зурд Миша ах Паша Софи хоёрыг үерхэж байгааг харангуйтаа стрессдэж Борын ах тэр орж ирээд ахаад л уугаа сууж ив. Тэр үеэр Борын ах ч одоо хэлж байгаа юм. Би холдвол сэтгэл холдно энтергээд амар ухаантай юм ярьснаа Миша ахын утсыг алхаар нүдэд эвдэл хаялаа да. Учир нь утсан дээр байгаа Софигийн зургуудыг нэг мүсэн үгүй ихийн тулд тэгсэн аж. Яасан ч хэцүү хүмүүс үтэй. Энэ зур Светэ айхтар муу хүн чинь Даашагийн хажууд зориуд уцаа үлдээчихэд худлаа Никита болж өөрийнхөө утас руу мессеж өгдөг ба Даашаа Никита хоёрыг салах гэсэн ээлжид хорон ажиллагаа юм байна штэ айхтар гэж. Тэгсэр сүулдэ Юлия Даашагийн өмнөөс аваад Светэгийн утсыг шалгаж уулзмаар байна гэж зурвсыг нь Даашаад харуулснаар Даашаач одоо Светэгийн дэгийг амжилттай залглаа. Гэхдээ үнэндээ цаатах нь хорлоод байгаа шүү дээ. Үүний дараагийн үзэгсэлэгдэхэд Борын ах Миша ахад Софиатай холбогдох бүх юмсыг нь шатааж үгүй их гээд байж байхдаа авчиад өөрийнхөө машиныг шатааж хаяад дэлбэлээ хичүүл яах вэ?
хүний эрэгт хамаагүй оролцохоор тэгдэг юм да боор яах минь. Харин тэр үед Даша Никита дээр очиод өнөөдөр юу их гэж байгаа талаар асуудал Никита өдөр гарч хүнтэй уулзна гэснээр Дашагийн хардталт маань улам ихсэж байгаамаа. Ийхүү Даша жиргэн ажил дээр ирчээд байж идэл эсвэл юм хорон хүн чинь худлаа Никитатай уулзах гэж байгаа дүр гэсэнгүүтээ ажлаа Дашад хаяад гараад яв. Тэгэхдээ түүний араас Даша Юлийг орж дагж магаад нэг ресторанд ороод иртэл Никита нэрэнгээс ороод ирдэг ба түүнийг харсан Дашаж бөөн уур боллоо яах вэ? Гэхдээ Никита хөөрхөс санаандгүй ороод ирсэн юм байна л та. За үүний дараа үзэг солигдоход Эли ягч маань Таиландаас буцан ирж Миша ахтай уулзаад байж байдаг ба энэ үеэрээ Миша ахч одоо Эли ягчийг дагуулan хоолтонд орохоор болов. Тэр зур Дашач Никитаг дуудахаар нь яваад очсныхаа дараа өнөөдөр Исветитай уулзсан тэргээд бөөн хэрүүл уруул хийж энэ хоёрын хэрүүлийг гадна талаас нь Исветэ сонсоо зогсож ив. Гэсэн ч нэг удалгүй Даша гараад явахаар Исветэ Никитаг яаж байгаа л гэд очоод сонсох гэтэл Исветэ хамарлууга хаалгаар хусуулаад хэлээ та. Ингээд ангийн төгсгөл болоход Миша ах Эли ягч хоёр тансаг ресторанд оройн хоол идээд үжитэл Паша Софи хоёр гэж бас шавар хагаад ороод ирвэ. Тэр хооронд болохоор Исветэ өөрөө хаалган цохиулаад хамраа эвгүй болгоцсон байж Дашад болохоор Никита намайг зодсон өмнө ч гэсэн зоддог байсан гэж бүр сийхгүй худлаа ярьж чадж байгаа юм шүү. Тэгсэн Даша маань хөөрхийг гин цайлган болохоор түнд нийтгээд Никита дээр явшчоод Исветэг өмөрөн дахиж хэрэлдээд бүр эцэстээ салахаар болчихв. Энэ үед нөгөө талд Миша ах Эли ягч Паша Софи дөрөв айгүй өвдөө хоолж исэн боловч эцэстээ Миша ах Паша хоёр ч зодолтоод хамаг ресторанда хүн амтан түгэж Пашач зүгээр 50 хоол идэж исэн нэг ахуйгийн хувц нурлын хоол мол асгаад бүр алж өглөө. Ёстой нэр үнэхээр бүтэхгүй босоод байна. Ингээд ангийн төгсгөлдөө Юлиагийн найз залуу мөрдлгийнхөө явцад Дашаг нөгөө мөнгөтэй ахын оршуулган дээр очсныг нь мэддэг бол нөгөө талд Исветэж одоо Никитаг дахин өөр юм болгож харин Эли ягч маань Миша ахыг маань массаж хийдэг залуутайгаа хуурч байгаа юм да. Завхарсан амьдралтай хүмүүс юм аа нэрээ. За инхүү 20 дугаар анги эхлэхэд Даша Юли хоёр өглөө дөнгөж ажил дээр ирээд доошогоо үйлчлэгч нарын өрөөнд яваад ортол AB-ийн крашлаад байдаг үйлчлэгч эмэгтэй өчигдөр Москвагийн баячуудын хороололд гэр зэвэрлж байхдаа нөгөө Дашагийн хар зүүд Даниэл Маратович буюу нөгөө мөнгөтэй ахуйг яг хажуудлын хаусанд амьд байгааг олж харсан байвал яах вэ? Тэгээд тэрийгэ буудлынхаа эдээ ярьж мэрэд барьж өгөөддөг наасан. Үүний дараа Даша Юли хоёрч ахуйг нэрэнгээс амьдсыг мэдхийн тулд AB-ийн краш дээр явж очингуудаа өнөөдөр оронд нь явж гэр цэвэрлэмээр гэж гуйдаг ба сүүлдээ бүр 10,000 рубль энтер өгчөж машиныг нь унаад очихоор болов. Тэгж ажилласаа чөлөө аван гарсны дараагаар манай хоёрч Москвагийн баячуудын хороол дээр явж очин мөнгөтэй ахуйг олж харсан гэдэг ба хаус руу нууцаар явж ордог ба тэгтэл нөгөө ахуйч нэрэнгээс амьд мэд алхаад явж байлаа шүү. Түүний дараа Даша Юли хоёрч ахуйг зайнаас нууцаар ажиглангаа цагдаа сэргийлэх дуутал цагдаа нар ирж өгдөггүй ба сүүлдээ Юлиач маргааш нь хурмаа хийх гэж байгаа болохоор Дашаг ганцаараа гинүлдэж өөрөө маникюр хийхээр яваадаг. Энэ оронд Эли ягч маань Миша ахта угаасаа бүтггүй гэдгийг ойлгоод салъя гэж хэлэхээр дуутал Миша ах урдаас нь үгийн тасалж хаяад салсангүй гэж. Ер нь тэгээд эртгэн шиг мөр мөрөө хөөгд явбал дээр юм шүү дээ. Энэ оронд мөнгөтэй ахуйгийн гэрт эцэстэн цагдаа нар ирсэн ч тэр цагдаа нарт худалдаг гэж ахуйгийн талд ажилтдаг болсон байлаа. Түүний дараа Дашаач ахуйг яасан ч байсан барьж авахын тулд нууцаар бичлэгийг нь хийх гэж байсан ч ахуйд баригдаад начваа. Ийхүү удалгүй Дашаач иргэн ухаан хүртэл мөнгөтэй ахуйч Дашааг хүлж хаяад алхтаа бэлдэж үжидэг боловч ашгүй Юлия буцаж ирээд мөнгөтэй ахыг дарсны шилээр цохин ухаан алдууж Дашааг сулж байгаа юм да. Үүний дараагаар Даша Юли хоёрч мөнгөтэй ахыг барьж аваад буудлынхаа дээд давхар люкс өрөөнд орж нуудаг ба маргааш өглөө нь болоход Миша ах Эли ягч хоёр албан ёсоор салж хагцсан тус тусынхаа зам мөрийг хөөхөр боллоо шүү. Яа. Ингээд үүний араас бүлгийн төгсгөлийн 21-р анги гарч эхлэхэд Юлиач хурмынхаа өглөө хөөрцөн явж байдаг бол нөгөө талд Дашаач мөнгөтэй ахыг хурдан цагтаа тушааж өгөөд яс амархын түүс улцсан явж байлаа. Ядаж явахад Дашаач мөнгөтэй ахыг Юлиагийн найз залууд нөхөх гэтэл цаад нэг юм өчтөр гой нэрийн баяраа тэмдэглээд аригтаад алга болцсон ч байх шиг. Хэстэ нэрээ нэг. За энэ зур Миша ах Эли ягчээс албан ёсоор салсан тул иргэн Софи дээр очиод хайртай дуртайгаа хэлж байгаад эргүүлэн өөрийн болох гэсэн ч дунд нь Паша мөнхийн шавар хаагаастай. Тэр хооронд Юлиагийн найз залуу эцэстнийг юм ихэд манай орч тушааж өгдөггүй ба мөнгөтэй ахыг Юлиагийн найз залууд биш хурмын дээр нэрэх гэж байгаа том генералд хүлээлгэн хөр болов. За тийхүү орой болж Юлиагийн хуримч албан ёсоор эхлээд байж ах зур мөнгөтэй ахуйч яаж хийж байгаа зүхтаах гэж үзэж гарлаа. Харин тэр үеэр Миша ах ч одоо Софиг араас нь тасралтгүй дагаж 0 орцсон байхад нь Эли болон өөрийнхөө дунд байсан харилцааг нэг нэгэнгүү тайлбарлаж эхлэв. Энэ оронд Дашаагч хурмын дээр нэг харийн мөдөд ухаар нь Паша очиж авардаг ба дараа нь манай хоёр хамт цуг бүжиглээд байж итэл София Миша хоёр орж ирээд Паша Даша хоёрыг бүжиглж байгааг харлаа шүү. Тэгтэл үүний араас Паша Мишагийг ахаад Софи дээр очиж наалцсан байгааг харангуутаа энэ удаа жигнэсээ халж ахиж буудалд оруулах ирэхгүй болгоод хайчив. Үүний араас Юлиагийн найз залуугийн нөгөө генерал ч эцэстнийг юм хөрөм дээр ирдэг ба тэгтэл яг тэр үед нь Мишагч генералыг харангуутаа өмнөх анги дээр Пашагийн өвөр дээр нь хоол асгаж ажилласан хүн болохыг нь таньж байгаамаа. Ингээд киноны үйл явдал дундаа ороод ижил нөгөө мөнгөтэй ах маань эцэстнийг юм хүлээсээ тайлдаг боловч яг тэр үед нь Даша орж ирэн хаалгаар толгойг нь хусаад ухаан алтуулчихв. Нөгөө талд болохоор Паша Софи хоёр ч муудалцаад Паша уурандаа хамаг юм эвдэлчих гээд цогж нүдэд явж байлаа. Ийхүү Дашаач мөнгөтэй ахыг дахин барьж аваад байж идэл ахуйч удлуус сэргээ зүхтаах гэж үзсэн боловч Никита хаалгаар хусч хаяад ахаад ухаан алдуулаад унгачвал яах вэ? Ямар заяагүй ах вэ? Ингээд ангийн төгсгөлд өгөхөд Пашаач нөгөө хоол асгаж байсан том генерал нь ирсэн байгааг харангуутаа зүхтаагаад хуурай агуулгах руу яваад очтол цаадлаас нь Мишагч цонхоор орж ирээд энэ хоёр зодтолтож эцэст нь Пашаач ухаан алдаад унаадаг.
Тэгж нэг талаас Даша Никита хоёр мөнгөтэй ах хүүг, нөгөө талаас Миша ах Пашаг тушаахаар хоёр талаас гарч ирээд генералыг зэрэг дуудаад алж өгдөг ба генералч одоо Пашаг олж харангуудаа түрүүлж учраа болохоор болов. Ийхүү Пашач генерал баригдаж Эли эгчээсээ сайн эрүүний шүл амсдаг ба Эли эгч сүулдэ яахаа мэтгөөлж Пашаг дахин тижээхгүй гэдгээ хэллээ шүү. Үүний дараа генералч гараад явхад Даша Никита хоёр мөнгөтэй ахыг тушааж өгч амжаагүй араас нь гараад явдаг ба тэгтээ ах хүүг хийцэн байсан тэргэн доош өнгөрчвөө. Түүний араас мөнгөтэй ахч эргэн сэрээд яг зүхтах гэж байтал генералын машинд мөргөншдөг ба ингэж эцэст нэг юм баригдаж байгаамаа. За энэ ангийн төгсгөл болоход мөнгөтэй ах хүү толгойдоо хит их олон удаа зохиосон учраас солиорсон ямар ч байцаалт өгөх боломжгүй болцсон байв. Нөгөө талд Юлиагийн нөхөрч Юлиаг зөвхөн хэргийн талаар мэдээлэл авах гэж өөртөө үргэснийг олж мэдээд гэрлэхээ болиж яваад өгдөг ба түүнээс олж Юлиа Даша руу орилж хашгичаад бөө юм боллоо. За тэгсээр бүр ангийн төгсгөлд Пашач Софи дээр явж чин гэрлэх санал тавихад Софи зөвшөөрдгөө бөгөөд ийм заваарсан үйл явдал гарсаар манай цувралын 2 дугаар бүлэг аль биесээр төгслөө. Үгүй нэрээ бас л хэцүү хүмүүс байгаа зү. Энэ хүрээдийн удаагийн бичлэг өндөрлж байна. Тэр та бүхэн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Дараа 7 өдрийн дугаар хүртэл түр баяртай. Удахгүй болцъё.